Шарилж лойл болон хөл газрын ургамлыг тоосолж ихсэж, үрээ цацаж эхэлдэг. Үүнийгээ дагаад иргэдийн дунд амьсгалын замын харшил ихээр нэмэгддэг. Эдгээр харшлын шалтгаанд ургамлуудад цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хит их дэлгэгдснээр үр нь газар дунаж, дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө хадгалтай тайралт хийснээр дараагийн жил баг ургах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой. Шарилж лойлын төрлийн ургамлуудын үрлэх үр боловсрох хугацаа, харилцсан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учраас 6 дугаар сарын сүүлийн 7 хоногоос 8 дугаар сарын дунд үе хүртэл 3 удаагийн давтамжтай тайралт хийн. Сүхбаатар аймгийн хэмжээнд амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 нь шарилж, луйл, согоовор, ерхөг, хус, улаас зэрэг ургамлын тоосны шалтгаантай байдаг аж. За самаа та харшилтай. Баг зэрэг харшилтай. Нэг айхтар өсөг яагаад тэгэл харшилтай. Би өөрөө харшлахгүй л гэж бодсон төрөө. Тийм нэг харшлын нэг шинж тэмдэг илэрж байгааг болохоор тэгж бодсон. Харшилгүй. Би харшилгүй. Манай хоёр хоёулаа харшилтай. Тэгээд намар болонгууд харшилна илүү хэтээдэг. За самаа чи харшилтай. Харшлаа. Таны гэр бүл харшилтай юм байна. Баг. За самаа та харшилтай юу? Би ч одоо харшил гэдэг байхгүй дээр. Таны гэр бүл харшилтай юм байна. Байхгүй. Наадлуудаа сахартай л юм байна. Шарилжгүй баруурт эко энд нэгтцгээе. 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 Хайртай хүмүүсийн төлөө шарилжгүй баруурт эко энд нэгтцгээе.